Монголчууд энэ радиогийн Янаг явах шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 9 сарын 28-ны даваа гараг 2020 он гарсаар 271 хонсон бол шинэ он гарахад 94 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа таваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явах нэвтрүүлгийн 454 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Мөгөөс ширээ тавьчих. Юм нүдмээр байна. Ашиг юм нүдэд. За, нэвтрүүлгийн шоу эфир талбарт хүсэлтэд эрхэн сонсогч тань зориулж эфирийн 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сава брендийн за жимсний чанар болон доктор Уна брендийн Мала Мола хүүхдийн шүдний оо за гарын шингэн савн супер ариутгагч хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Янагийн нэр буруу ойлголт гэдэг нэртэй Яна байгаа. За буруу ойлголт гэхэлэр нэг буруу ойлгогдчихдаг шүү дээ тий. Одоо би бол нэг сайн хүн байлаа. Тэгсэн чинь намайг тий нэг удаагийнх нь үйлдэлэр тий буруу хүн ойлгочтой шүү дээ. Энэ бол буруу ойлголт аа. Тэр чинь нэг л удаагийн буруу үйлдэлгэж. Хүний мөн чанарыг нэг удаагийн буруу үйлдэлэр нь тэгж буруу ойлгож болохгүй. 2-3 ч гэсэндээ тийм биз дээ. 2-3 чи айгу багтаа тийм. 2-3 удаа багтсан байгаа үстэй. 2-3 алдаа тийм. Яг 4-5 алдаа тийм. Дүгж болохгүй шүү дээ. Эсвэл нөгөө нэг одоо ингээд хашаахыг одоо номер дээр танихгүй заяа. Тэгсэн мөрлөө чи нэг удаа ингээд уулзсангуудаа бас яг тэр буруу ингээд үйлдэлт хийсэн багт нэг удаа тааралцчих л дээ. Тэнгүүдээ надаас буруу тэр яг буруу ойлголтоороо буруу тайлбар хийгээд тэнгүүд би бас хашаахыг ингээд буруу ойлгож байгаа байхгүй. Энэ бол буруу ойлголцлаа. Жишээн дээр ярмаар байна. Ойлгохгүй. Хашаах жишээ нь яг яасан юм? Би энэ ер нь жишээ баримттай ярихгүй ойлгохгүй байна л та. Айгу онлын яриа болоод байна чи. Нэрээ ингээл тий. Мөг утыг годомжинд морьороо зогсож байгааг авч байна. Оо хамранда баас нэлсэн л хүн байлээ. Дуусаа. Дахиад явжсэн дахиад мөнгөд. Нөгөө газараа морьороо зогсож яваад. Гэхдээ чи ингээд хүн таньдаг хүмүүстэй гэдэг юм л шүү дээ. Айгу их цаантай. Гүгү мөгийн тэр чинь ийм байхгүй юу? Тэгээ ингээ буруу ойлгоод байгаа мó? Үнэхээр их цаантай юм уу? Гүгү ийм байхгүй юу? Хашаах танихгүй л шүү дээ. Хашаах энд эфиртэй ярьж л байдаг те. Өчнөө олон хүн сонсчоод байд. Хашаах мэдээж тэр зөндөө олон сонсч байгаа хүмүүс яаж таних юм? Гэрлэж хашаах хоёр би нэг ойлгоно. Хоёулаа ойлгохгүй. Их сантаа хүмүүс. Тий, харин тий хашаах намайг танихгүй л ингээд хоёр ч юм хэлсэн. Тий ингээд хашаах ингээд айгуугаа инээгээл явж исэн. Гэтэ танихгүй л гэдэг. Тэгэхээр бид тийм өвши гараа. Тэгд амар их сантай дэр чинь. Сайн уу би байна хашаахаа гэвэл нэг юм тань шүү. Тэрээс чамайг замын нөгөө төр явж байхад хашаах танихгүй л. Үгүй манайхаа энэ камер нэг амар камер тавьчихжээ. За гиз вицээс жавхад. Апны энэ яг буруу ойлгох төгөлтэй. Би өгнө гизгүй гэж. Нэг л өдрийн буруу сонсоод. Буруугаар ойлгох нь буруу. За одоо жимби сунаа. Жимби би олоход энэ амар гизүү амар. Тэр буруу ойлголт чинь нэр энэ олонний танил болж байгаа хүмүүст айгүй тохиолдох хаа. Та хоёр л ярь та одоо. Чи ингэж буруу ойлголоод шүү дээ. Бүх юм тий. Чамайг бас таньсан л гэсэн. Тий. Тэгсэн чи хараа намайг уг нь миний тухай ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр жолооч тэгсэн. Би тэгээд тэгэхгүй юу. Гөө би мөн гэж тэгсэн чинь. Гэстэй. Тэгвэл муу юм бол батал гинэ. Ихнэр хүү ойлаа байсан. Батал гинэ нөгөө тэгсэн жолооч. Нэгээр нь тааш. Тэгээ би юу гэж батлаа. Ши ядаа. Тэгсэн надад текст үга. Тэгсэн чи тэгс баталгаа нь юу гэсэн гэж. За чи тэгвэл би яаж батлах юм бэ гэсэн чинь. За тэгвэл ингээ. Гэрлэгийн овгийн нэр юм бэ? Тэр хүн болдог гэрлэгийн овгийн ихний үсгийн хилэн гот муу юм гинэ би одоо. Гүг тэгс чи нөгөөх нь нөгөө захирлын үг заавал хэн блэ нэр нь орж ирдэг вэ? Захирал аав нөгөө захирал байсан захирал. Тэгэл би дугуй би батлаач. Та угаасаа мэдээгүй нэгэ батлаа. Тэр баталгаа нь бүр ингээ гэрлэгийн овгийн ихний үсэг болдог нас. Ямар амар хэрэг вэ? Тий тэгээд чи яг ингээ дэмжилд ажилт юм бол гэрлэгийн овгийн ихний үсгийг хэн гэдэг вэ? Би баталж ядаагүй. Ээ. Тий тэгэхээр ч одоо
намайг одоо ингээд гэрлэг авгийн ихний үсгийг мэдчихэж батлуулах гэдэг шүү дээ. Чи одоо мэдээд авцаа. Хин гэдгээ. Би Баатар штэ. За Б. Б. За саяхан ажил дээр цэцэг барьж орж ирсэн залуугаас надад өгөхүн гэж гордоод амар буруу ойлголт болсон штэ. Амар гол нь тэр залуу цэцгээ боодолгүй барьжсэн байсан. Яна энэ тохиолдолд бол төрж мөрсөн бошоод хөхн хавдсан штэ тий. Энэ сте айгүй том буруу ойлголт болсон байна. Төрсний дараа нөгөө нэг гордоод ахаар алгаад болоод тийм том дом байдаг байхгүй юу? Амар мэдэх үү? Мэдхгүй. Амар чимэг болдог гэх. Алгаад бодоодгоо. Төрсөн ээж чинь ингээд жоох юм нас ингээд гордчихдээ шүү дээ. Тэгэхээр гордсон гэж өөрийгөө бодож явах матны алгаад болоодаг дом байдаг байхгүй юу? За хэд долоо үгүй мэдгүй нэг л болоод. Гордсон хүн юм уу? Гордсон хүн юм уу? Гордсон ээж өөрөө гарын хаалгыг долоох юм уу тий? За байхгүй дээж юу алгаад долоогоо явж идэв шүү. Байн гэнтэй долоо. Би нэг удаа тэр яг үнэ. Би бүр амар горцсон. Нэг манай нэг их ч ингээд манад ирэх болгондоо тэгэд уул нь хүн чинь ингээд нэг төрсний дараа нэг эргэж ирэл болоо штэ тий. Тэр их ч ингээд орж ирэх болгондоо надад ингээд нэг цайны бичин ч юм ингээд өгөөд идэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь би тэр их чиг ирсэн. Тэгэд явж байхлаар нь би яагаад ч мэдэхгүй тэгээд нэг тэнцээ ааруул яриадсан байхгүй юу. Ааруул авчирсан юм байна гэ бочихгүй юу. За байхгүй. Тэгсэн чинь ааруул байхгүй би шууд тэр оройно ингээд халуураал тэгэл нөгөө хоёр хүч ингээд бүр ингээд бүр яг харгаж байгаа юм шиг чинэрж байгаа юм чинь. Харин аягүй сайн хүүхдээ хөхүүлж чадахгүй заяа. Тэгээ одоо би яах юм бэ гэдсэн нөгөө их чинь бүр ингээ хол эрдэнэ шил ингээ яваад гисэн заяа. Тэгээ манад азар тэр үед нь баавга нөгөө нэг юм нэг хумс байж таарад. Тэгээ тэрүүрээ ингээд майжаад тэгээ нөхрөөрөө загнуулаад тэгээд нөхрөөрөө загнуулна гэдэг нь яаж вэ? Чи наа чи үхснээ гэж гардад идэв чи үлбэрч өгч байгаа юм шиг. Би хараа санагдаад идгээ нэг орос аваа гэвчээс ч те гордож үтсмээр хөхн авах уу юу? Гордох нь гэж юу? Харин тийм тийм. Америк хүүхэн гордох нь уу юу? Харин тий сонин тий. Одоо хүүхнүүд барьждаг хта. Монгол хүүхнүүд тийм гордох юм болоо. Үгүй мэдхгүй тэгэл нэг сони үнэхээр гордчихдаг байхгүй. Тий тэгээд гордохгүй гэж би асуухаар тэд нар юу яриад байгаа ингээ гайхаад идэх шүү дээ. Тэгвэл нэрсэл нь өөрөө болох юм. Гэхдээ тэгвэл ганцхан Монгол эмэгтэй л гордд юм болов. За тэгээд гордох гэсэн сэдвээр яваад орчлоо. За тийм. Гүг буруу ойлгоод байв. Гордох гэдэг. Та одоо тэгээд яагаад буруу ойлголт төрөл яваад байдаг ашиг. Та энэ замын нөгөө талаар явж байгаа таныг таньж байгаа хүнийг юу яах хэрэгтэй шүү дээ. Ирэх хэрэгтэй. Тийм дотроо бодоод явж байгаа чинь ашиг байна гээл. Хашаа би мөө гэ бодоо яваад байгаа. Би шүүч надад таахгүй гэдэг. Яг тийм биш нэрээ. Эрэгтэй хүмүүс хэцүү штэ. Орой гудамжаар явж байхад урд эмэгтэй хүүстэй хүн яваад байвал дагаад байна гэж ойлгоно. Уг нь зүгээр л нэг зүгт явж таа юм. Айгу муу надад чинь тий. Би л одоо яг энэ тохиолдолд байн эргэж хараад тэгээд нэг бол алхаагаа уурсгаад тэгэнгүүт алхаагаа уурсгаад байгаа санагддаг байхгүй. Тэгэнгүүт зогсчтэй. Тэгээ за урд гараад явах юм болов гээд тэгээд зүгээр гимгүүн бол урд гараад явбал та. Яг би тийм үед хажуугаар нарахтай их юм бат зөвхөн байж. Би чамд зогсчул би дагаал зогсчихлоо. Гүг амар үстэй. Эргэж яваад дэстэ гин зогсож чи яах вэ? Юу таажгаа чи гарч явж чадахгүй. Гин зогсож би бүр хайш. Ой би нэр яг зогссон. Яаж гаваад гэж бодоод өгсөн дараа зогсчихсон. Уг нь тойроод гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгэл шууд таны утсыг аваад зургийг аваад энэ амар эмхтэй ихтэй өнгөл постлоо шүү дээ. За одоо өдрөд маань 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамлаа ажиллаж байгаа. За өнөөдөр бид дөрөв гүзээлцгэнтэй жимсний чанамлаа талхан дээр тавьж иднэ. Алий талах явал. За энийг задлж байгаа. За та дөрвийг идэж байгаа хооронд би мэдээлэл өргөж. Хүш энэ цаасны. Энэ юу ч энэ гүзээлцгийн шинэ юм байна те. Задлаагүй. Задлаарай. За хамгийн артал нэрс олон нөгөө нэг чатарганы мэдээлэл байгаа. За нэрс жимсэн хамгийн арталны нэ эдгээр яаж мэдэх вэ? За энэ буруу ойлгож. Манай гурвал
одоо энийг ойлгох хэрэгтэй юм байна. Нэрс жимсэн тархинд хамгийн сайн хоолнос гэж нэрлэгддэг. Энд ч байж байгаа гүзэлэг нэгж юм чинь гүзэлэгний гол нь байвал те. Энэ айгу буруу бодлоо. Яац юм бэ? Наач чи. За би түүчээ. За. Чацарганыг яриа. За чацарган нь штэ. Чацарган энэ жимсийг амин дэмийн зойр нөөцлүр гэдэг. Чацарган С амин дэм, креатин Е амин дэм, фоли хүчил B1, B2, П амин дэмийг агуулдаг бөгөөд үр жимснийх нь 9 хүртэл хувьд нь биологийн үнд чанартай тос агуулдаг. Мөн төмөр, бор, цахиур, титан, магний зэрэг 15 төрлийн эрсийг агуулдаг. Бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чирэгжүүлэх, өрөвслийн эсрэг гэх мэт олон зориултаар чацарганыг уламжлалт болон орчин үеийн ангаа ухаанд ашиглаж иржээ. Гэхдээ бид дөрөв өнөөдөр гүзээлгэнтэй барай идэж байна. Би чацаргантайг нь явлаа. Надад талхнаасаа. За одоо тэгээд өргөжлүүлээд цаашаа яриараа. Гэж. За энэ жимсэн ингээ гой бүхлээрээ байж идэм байгаа шүү дээ. Бис нэг бүхэл бүтэн жимсэтчлээ. Би бүр 2 бүтэн жимсэтчлээ. Би бас 2-ыг иднэ. Гэтэ нэр нь гүзээлгэн миний лав айгуу гой дуртай. Варанаас бараг энэ гүзээлгэн дуртай болж байгаа. За сүлжээ дэлгүүрүүд 5200-аар зарагдчих байгаа. Facebook руу орох юм бол юугаар англи гальгаар хөгс ирэх гэж бичих юм бол Facebook дээр яг албасаар оруулж ирж байгаа дистрибьютор компани байгаа юм байна. 77.11 87.6 гэсэн утсаар лавлж болно. Эсвэл 80.11 87.6 гэсэн утсаар лавлаарай. За тэ хар тагтай сава брэнд. За энэ нэг буруу ойлголт өгч байна. За. Энэ жаргалтай ажил идэж ууж Facebook ухаад цалин аваад ямар хүмүүс ийм азтай байдаг байна гэн. Айгу за одоо буруу ойлголт гин. Одоо зөв ойлголт гин өгдөө одоо тэгээд тийм ээ иддэг. Facebook ухаад авахдаг. Тэгээд ярьдаг. За эцэд чачаам дарга байхгүй. Одоо бид нар чи арьдын 8 цагаас зовж зүдэрч. Одоо гараад зовн тий. Их зовндоо. барайд идэж зовно. Тий Facebook өдржингөө ухаж зовно. Тэгээ пост олох гэж зовно. Хэмээргүй байсан чи идэд зовно. За би ч одоо бүр кето дэглэм хайсан шүү дээ. зовж гинөө гэх. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанар бол хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай Яанагийн сэдв буруу ойлголт. За анх танаа нэвтрүүлгийг үзэж эхэлж байхад та дөрөв маазраад эхнэр нөхөр гэд ярьж байхдаа таарсан юм. Тэгээ сайхны хүртэл мөөгийн гэрлээ хоёрыг хаш номер хоёрыг эхнэр нөхрөл гэж боддог байлаа. Гүти. Йоо хашаа бас арай л залуу Тий. Жогол доогтой буруу ойлголтоо манайхаа арай ч ихтэй яс нэрээ тий. Тэгээ яаж ойлгох юм? Арай ойрхон орхиноор олох юм уу? Үгүй арай ч тий энэ хоёр бас тий арай үгүй юу 30-аад насны дөрөв үстэй юм чи. Харин тий Эсвэл би амар баян байсан бол гэж бодож байна. Бааз нөгөөдгөд гойдох чи. Одоо ингэж бодоод ахаар нэрээ те. Гүнээрээ би бодоод ахад мөнгөгүй тийм өвгөнтэй залуу хүүхэн суудсан тохиолдол байдгүй те. Байдгүй бах уу, байдгүй бах. Мэдгүй энэ ч бас буруу ойлголцсон байж болно шүү. байдаг. Би бас яг нэг тийм нөхөр нь жолооны курсын багш авгаан таксинд явдаг гэсэн байхгүй юу? Хархан л та. Тэгээд тэр хоёрыг анх аав охин хоёр гэж боддог ус чихнэр нөгөө хоёроос. Тэгээд тэр хоёр ямар юмны баян байх вэ дээ. Гоо нууц бай энд байсан. Чи бас буруу ойлгочихсон. Асуугачгүй жижиг. Идээ ер нь баян байсан ч гөгшин үнтэй яаж суух юм уу гэж тахаа. Яа надад бүр байхгүй. Үгүй аа. За. Та баян байгаа ч ирэхгүй юм байна. Just imagine би. Үгүй аа. Хойлоо бас чиж гайгүй 10 хэд насны дөрөвдөө штэ. Танаас хөвшөөнийг ярьж байгаа штэ би. Миний хувьд бол Ашиг амар баян юм биш. Яа чи. Одоо нэ баяч чи зүү харин. Ингээд ардаа өчнөө өргөхтэй энэ ажлыг яаж байгаа. За, Улаанбаатар хотод маань 17 цаг 31 минут болсон. Манай шууд эфир явц 77 38 83 утас маань нэгтлээ. Эхний сонсогч гадаадаас холбогдоод ороод ирсэн шүү. Энэ жил радио Бано.
За Ромэнд. Байна. Оо за сайн байна уу? Байна. Байна. Хаанаас холбогдож байна хөө? Америкээс холбогдож байна. Оо за. Америкийн аль мужи вэ? Би одоогоор яг тракор явж байна. Тэгээд яг Индиана мужид явж байна. За өглөө болж байгаа юу? Өглөө. Энд өглөө 4:5:30 болж байна. Үүний заагаар ярьж байгаа юм шүү дээ. За. Ядарч яана гайгүй юу? Дайггүй явж. Дайггүй юу? За. Дараа студиогээс сонсоод юу яадаг шүү. Баярлалаа. За, буруу ойлголттой талаар ярих юм байна уу? Баярлалаа гэж. За, баярлалаа. Байна. За. Тэгээд одоо нөгөө найз охтууд одоо охтууд нь бас амар буруу ойлголт өгдөг шүү дээ. Одоо жишээ нь залуучуудын талаар нөгөө тий. Танаа найз тийм юм. Танаа найз тийм тэгж явж байсан, ингэж явж байсан гэж. Тэ нэг тиймэрхүү зөндөө явдаг шүү дээ. Нөгөө найз охтууд нөгөө найз бандийн талаар дандаа буруу юм ярьдаг шүү дээ. Таны талаар буруу юм яриад байна уу? Ярьжсэн. За, юу гэж яг энэ очоод ингээд найзуудтайгаа сайхан ингээд парадаар хөгжөөгд байж хахад танаа байж банд чинь юу шүү дээ. Амар хүүхэмсэг шүү дээ. Уг нь хүүхэмсэг биш юм байгаа шүү дээ. Хөгжөөж байгаа царай тэр байхгүй. Тэгээд яахгүй нөгөө чинь сүүлд нь буруу юм яриад тэгээд тэрнээс болж бас муудалцлаа мод. Тэгээд муудалчлээсэн. Тэгээд тэрнээс болж юу дахиад парэ мараа дээр очиод дандаа жумбэрсийг аваад суудаг болсон шүү дээ. Зөв ойлголт төрүүлэх гэдэг. Болсон байсан. Тэгээд явхаач байсан парэ мараа. За баярлалаа хөө. За зүгээр. Бүгдээрээ нь бас ажил амжилттай. Баярлалаа. За. За ингэнэ юу нөгөө нэг Арис Майл Чехээс өөр газар гордох юм гэж байхгүй ч тэгэхээр за Чехэд бол тийм юм байхгүй гэсэн чинь гадаадууд гордохдоо шууд хагалгаа яадаг байх гэх. Одоо бүхэн чинрээд телев бүсрэгүүд манайхан бол өөхөн тосмоо сүүлэн тосмоос зүгчээл гадрууд мод наагаад хүн цаа гаргаж өөрсдөө л ингээл имжилдэг штэ тий. Эднэр бол шууд хагалгаа яадаг гэж юм. Тэгэхээр бас горддог гэсэн үг юм уу? Үгүй гордож байгаа гэдэг мэдэхгүй. Тэгээд тэр нь ингээд нөгөө нэг чинрээд ингээд очиж хэлж өгсөн. Болцсон байна. Наач гэж одоо бааван савраар самнаа. Ухаалтаа унах. Наад чи хөхийн загиндгий. Чи өстэй гордоод байгаа чи. Одоо алгаад болоо. Бигээд. Тийм үйлчлэгнээ хийх. Нэр очиж нэр юу гордог нь гаргаад зүгээр унахчдаг тий. Тийм үстэй. Тэгээд та шидэд хувилгаа. Харин би тэгээд очиж гордог нь гаргаад штэ. Яа. Мөн гинэ тий. Тэгвэл би тустай өрөөнд орж байгаа хөхийн чи загинж өгд юм аа. Нэмэлт үйлчлэг яваа. За айгу буруу ойлгогдсон шүү. Ирлэл хөхийн загинж гэсэн шүү. Окей, би загнуулдаг байхгүй юу? Үгснээ ээж горцсон ингээд өсөж өгч байгаа юм шиг гэдэг. Харин тийм тэгэл тэр зүүнний загнаг байхгүй хөхөө загнуудаагүй. За дараагийн сонсогч 88 TT-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За Рамэнд түргий. Энэ буруу ойлголттой талаар ярьж байна тий. За би нэг удаа би нөгөө айлын баг хүүхэд манай нөгөө хамгийн том ихч хүүхэд надаас нэг 5 дүү байхгүй юу. За багаас нь эргэлээд өссөн. Тэгээ нөгөө хөдөө жоод ирээд тэгээ нэг дэлгүүр дагуулж яваад тэгээ нөгөө угаасаа л ахаа гэж ядэн ч нөгөө маруучин зарж явахлаа цугтаа дэлгүүрээр юм авахудаад явчихгүй. Тэгсэн чинь манай эхнэр надраа залгаад ирцэн баа юм уу гэсэн тий гэсэн чинь цугтаж явдаг нь яаж юм бэ хүмүүс надраа залгаад байна шүү дээ. Чи найзууд нь өөрөө хүнтэй явж иргээ залгаад. Шууд дүүтэй чинь холбоод. Тий. Шууд буруу ойлгоод тэгээ залгаад. Найз хүүхнүүд нь юу аймаа тэрүүгээр явж таар дивдээ ч одоо. Ямар ч амар шуурхай мэдээл хүрсэн байна. Тий. За. Яг нөгөө буруу ойлгохдохоор юм уу те. Яг нөгөө харж яаж ч хэлэхгүй болохоор. Уг нь саяны залуу шиг ерөөс хүүхэмсэг биш юм байна шүү дээ тий. За баярлалаа. За.
Хөөе, надад бас яг ийм юм тохиолдчихсэн шүү дээ. Би зүгээр л бас таньдаг хүнийхээ машины урталд нь суусан явж исэн чинь шууд ихнэр нь залгаал түүтээс нэрс ямар үг хажуудаас олчод яасан чи би нүү ихнэрийн таньдаг нөр чи гэр бүлийн найзууд юм чи би үтсэн наа. Хөө юу үг ши ямар амар юм бэ? Оо жис юм харин надраас манай найз хүндлага танаа нөхөр чинь машиныхаа урталны хүүгэн суулгаж явж байна гэдэг. Тэгээ би тэрнээс хойш таньдагч бай таньдагч бай ямар хүний машины дандаа арталтан суудаг болсон юм. Юу юм бэ? Гэрлээ гэсэн. Айгу. За одоо өдрөд маань 17 цаг 36 минут болсон байна. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ брэ одоо бүтээгдэхүүн болох Мала Мода хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байгаа. За супер ариутгагч цацалган заяо. Бүх төрлийн гадаргуу буюу ширээ, сандал, бариул, компьютер, машины хурд гэх мэт бүх юмд олон гар агаарыг ариутгагч супер ариутгагч байгаа. За одоо агаар ариутгах цай бүдэрээ. За цацахгүй юм болов гэж бодлоо шүү дээ. Цацсан штэ. Цацаж өгнө. Тэр гарын арьсыг ариутгах эн чинь зүгээр нэг спиртэн сууртай нэг юм арчдаг тэр шиг юм байна те. Гэхдээ спиртгүй юм байна те. Спиртгүй гэхдээ ингэрөөсө бүх юмыг ариутгадаг. Би нэрээ зүгээр сая спиртийг нөгөө нэг юм хэрглэж үзсэн байхгүй. Би өнөө спиртийн юм хэргэлдэг л гэж бодож ирсэн юм чинь гар маранд ариутгаас сурцсан. Тэгээ сая энийг хэрглэж байгаа нөгөө спирт хэрглэсэн жогмын дотор мохор гэдэг чинь айгу давалцсан. Айгу хүн гэж айгу давруу юм байна штэ. Айгу хурдан юмда дасан зогцдог. Тэгээ надаа энэ нөгөө машин жишээндээ би нөхрийнхээ машин дотор ингээд тасч мацдаг байхгүй. Тэр спиртийг үү? Үгүй одоо энэ гар хариуцлагчийг тэр машин дотор тийм спирттэй юу зарцуул айгу муухай шүү дээ. Харин муухай юм тий. Тэгээ айгу тэгээ цагдаа тогсоо бол айгу дуудаас тарих. Тэгээ би Тэгвэл тэгэл буруу ойлгоод ай. Тэгээ бүр юм ярчаад гэт намруу тасчихвал тэгээ нэрээ. Йоо. За. Энэ уунагийнх болохоор энэ зүгээр гар юу ариутгагч нь ямар ч спиртэн суургүй юм байна. Гарлууч цацсан, гадаргууч цацсан, агаардлууч цацсан ерөөс тэр нөгөө хөөсөн тэр юу нэг савн байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө ариутгагчтай савн шүү дээ. бас тий. Тэгээ гараа угаачаад хэдэн цагийн дараа уух боломжтой бол гарынхаа цэцлэгийг цэцчих юм байна шүү дээ. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байна. Өнөөдөр манай Янагийн сэдв буруу ойлголт гэдэг сэдв явж байгаасан чи гэрлээ нэрээ гизээ татаад ширээ рүүгээ ойртоо суугаа. Би мэдж байгаа. Уг нь энэ буруу ойлголт болоод байна. За дараагийн сонсогч 86 тик 2 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио. Байна уу? Сайн байна уу? За буруу ойлголт. Баярлалаа. За буруу ойлголт тэгээд хүн болгонд ер нь одоо өөрсдөө мэдхгүй болохоос буруугаар ойлгогдсон юм зөндөл байдаг гэсэн нөгөө тайлбарлах дараа нь заавруулж чадахгүй болохоос биш. Буруугаар ойлгох юм бол зөндөө. За хүн болгон ч яг тухайн хүний байгаа байдал дээрээ биш. Эндээ өндлөнгийн хажуугийн өнцгөөс харж байгаа болохоор тэр хүний байгаа байдлыг гүйцэд ойлгохгүй учраас буруу ойлголт бол маш их гардаг. Янз бүрийн тохиолдлоор бүхэн ахын үрэн биш бизнесээр цаана. Таны хувьд яг ингээд бусдыг буруугаар ойлгоцсон байснаа мэдсэн тохиолдол юу вэ? Маш олон юм. Би үнэхээр буруу ойлгож ирсэн юм байна гээд. Маш олон юм тохиолдол бий. Жишээ. За жишээ нь хэм бол бид нар бизнесийн нэг жижигхэн бизнесийн гэрээ ихгүй юу? За. Тэгээд анхнаасаа хөрөнгө оруулагч маань ямар ч асуудалгүй хөрөнгө оруулалтаа инээгээд ингээд гэрээгээ хийгээд явжсэн чинь гинт үүсгэл 70-80% явжсэн чинь нөгөө хөрөнгө оруулагч маань би боллоо гарах болтой гэж байна. За. Тэгээд тэр үедээ баахан гэрээлзээр яриа өөрөө болоо сүнсээ өөр шүүгтгээрээ тулаа за тэгээ болигээд тэгээд гаргаад тэгээ би дараа нь бүр жил гарангийн дараа тэр үнийг яагаад тэгж гарсныг ойлгосон. За. Тэгээ яг тэр үед нь гэр бүлийнхэн хүн айгүй одоо ноцтой асуудалд ороод өөрөө осол хийгээд хүний амь нас ихтэй тэр хүн айгүй хүнд бихтэй айгүй их тийм мөнгө төгрөгийн асуудал гараад. Тэгээд яг тэрийг нөгөө одоо биднээс тэгж тайлбар өөрөө тавиагүй тэр хүн. Зүгээр эндээс одоо гарлаа болохгүй болчихлоо гэдэг. Тэгээ би тэр хүнд айгүй нөгөө хамтрагчийн хувьд бол би айгүй гомдчихсан байхгүй тэр үед яг ингээ юм бол айгүй гоё явж хахад 70-80% дээр нь ингээд бичтэй явж гинт боллоо одоо чи боломжоор одоо миний
оруулсан мөнгө гаргаж өгөө гэдэг. Тэгээд айгүй хэцүү байхгүй. Би бол яг өөрийнхөө өнцгөөс авчих. Энэ үр дүнг нь үзчих чадахгүй ярьсан хэлтэндээ байж чадахгүй. За. Дараа нь би бүр жил гарan баг 2 жил шүүгийн дараа айгүй ойртных нь үнтэй санагдгүй байдлаар танилцаад ярьсан чинь тим юм болоод тэндээс гарч тэр надаас мөнгө төгрөг буцааж авч тийм асуудал гэсэн байлээ. Тэгэхээр би бол яг тэр үнийг бол 2 жил айгүй буруугаар бодчих жоо. Тийм байна тий. Тэгэхээр тэр үнтэй бол ямар ч юм дээр хамтрахгүй бөөдгөө. Би тэр бизнесээс илүү гэр бүл дээр бус юм эрүүл мэнд айгүй олон чухал зайлшгүй шаардлагатай тулсан байна. Ийм нууд бол амьдрал дээр зөндөө л дөө. Айгүй. Тэгэхээр ер нь би боддгийн одоо юмыг шууд ингээд за энэ импцлээдэ гэж хүлээж авахаас илүү за тэр хүний байгаа байдал ямар байсан бол тоо гэдгийг нэг жоохон нэг өдрөөр ч юм уу нэг 7 хоногоор ч юм уу сунгаад жоохон 50 байж байгаад бодож үзэх юм шүү гэн ер нь. Тийм. Тэгвэл арай бие биендээ арай ууч хандах юм бол түүнээс буруу ойлголтоос болоод бие биенээ гомдож байгаа юмнууд бие биендээ гомддог, тунхдаг, дараа нь хэзээ байна би чамайг тэгсэн штэ гэдэг би тэгж бодоогүй штэ. Зүгээр санамсаргүй нэг үгнээс төсөөлөд гэр их нэртэйгээ өгчлөлт юм болж байгаа штэ. Зүгээр санамсаргүй их нэргээ нэг юм илчдэг, нөгөөх манд гомдчихдаг. Дараа нь эдээ хон эдэн сарын марын дараа юм ярьдаг. Тэгэхээр намайг тэгээ. Тэгэхээр энэ буруу ойлголт бол айгүй бол их. Тэгэхээр залуу явахд энийг нэг тоохгүй тий. За. Баярлалаа хөө. За болгосон баярлалаа. За. Ингэнэ. Угаасаа заван байсан 0-д орчоод гарахаар өөдөөс хүн орж ирэх үнэн балаа. Намайг тийм болгосон гэж буруу ойлгосон. Би бүр орцсондоо яг 2 удаа ингэж хог аваад бууснаа жижиг загналаад дэлжгнаа нэг сайхан болох гээд тий уган зүгээр л галт дэлжгнаа хог аваад хог хайчих гээд аваа явсан чил. Чи наад хогоо дээш нь төгөл болохгүй ямар юм яагийн салгатаа байж юм. Та нар ингэж жижигэр ажлыг үнэлдэг үстэй нэг. Тэгэл загнуус. За 91 тэг дөрөвтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Байна. Байна уу? За байна. Орой минь төргий. Орой минь. За. Радио багсгаад уцаараа шууд яриарай хөө. За. Ямар буруу ойлголт төрүүлж байсан хөө? Сая манай хүүхэд нэг бүхэнд айгу буруу ойлголт төрүүлээд урдтай санаа. За. Хичээлээ тараад 7 болж байхад нэг ангийнхаа хүүхэд рүү татах юм байна. Тэгээд тэр нь болохоор нөгөө ангийнх нь хүүхэд юм байна. За тараад буг явуулчих юм байна. Тэгээ нэг дугаарлуу залгаад нөгөө хүүхэд нь хүүсээ чи яачаа хурдтаасаа мурдтаасаа би чаа хөдөө гэдэг нэгэн ширвээ ярьсан юм шиг байна. Нөгөөх нь 3 дугаар ангийн хүүхэд рүү дагаад тараад. Тэгээ нөгөө хүүхдний айгаад ээж руугаа залгаад тийм дугаартай хүүхэд нь над руу залгаад арамцсан гэдэг. За. Тэгээ манай хүүхэд өөрөө шоконд ороод надад юу ч хийдэггүй. Маргааш нь манай хүүхэд рүү нэг их залгаад манай хүүхдийг ягаад мөнгө төргөн ихлээ гэж дарамтлаад. Үгүй хүү дээ. Тэгээ имээ сонсоод над руу уурлаад боо юм болтээ. Буруусан дөрөвтэй. Залаад болсон чи айгүй нөгөө нэг ихтэйгээ байдаг хүүхд юм байна. Тэгээд нөгөө гэртээ орой байд 7 өнгөрчөөс нөгөө багаан тавцсан. Байдагт манай хүүхд залаас хараад яах нөгөө хүүхд найзтайгаа ярьж ингээл хурдлаасаа хурдан гараад ирэх юм ирээсэй гэж хэлсэн. Тэгээ нөгөө одоо нөгөө хүмүүс нь хүүхдтэй айгүй ихтэргийн нөгөө нэг стресс үлгээл одоо тийм хүн задгуул тэгж болохгүй. Тэгээд аваад явна гэдэг айгүй хүүхдтэй айгүй амар сэтгэл төрүүлсэн. Тэгээ нөгөө хүүхд нь айгаад сургуультай явж чадахгүй нэгээд. Тэр ихсэн залгаад над руу тэгээд би хэлсэн. Та нарт манай хүүхдийг айгүй стресстэй байна. Ингээд хүүхд ингээд нэг буруу залгасан гэдэг. Яг буруу залгасаа хүүхд бол хизээ одоо хүүхдтэй өвдөхтэй юм тийм хүүхд бол өөрийнхөө сургуулийг хийгээд өөр утасныхаа дугаар хийх хүн биш шүү дээ. Нэг тийм буруу ойлголт бодоод тэгээд нааса хаан сурдаг хүүхд юм бэ гэсэн. Хаас хороод байдаг. Манай хүүхд 13 байдаг. Тэгээд нэг уучраа болоод тэр оронд ажил дээр стресстэй юу ямар юм тагдаад өгн мөгн нэгээд гоо юм болсон. Тийм болсон. Хүүхдүүдийг гэхдээ хитрхи айгүй нэг тийм хүн аваад явсан ингээд бас хүүхдүүд айгүй стресс болсон юм байна гэдгийг харин магадгүй тий айлгах уу хэд айлгах. Тийм хүүхдүүд аимхаа болсон. Одоо ерөөсөө намайг ингээд хүүхд ингээд буруу залгахтай гэдэг ингээд тэгэж ойлгоод
Тэгээд хооронд нь дөндөө өгсөн экспресс байгаа байхгүй юу? Нэг тийм болсон. За баярлалаа. За. Хэцүү л юм байна. Харин тийм. За. Ингэж айлгаж үгэндээ оруулдаг байхгүй юу? Би огноо л тавчтай хүрээд авчих шүү. Арай олохгүй шүү. Тий, тэр бүхэл бүтэн кино ярьж өгдөг тий. Чамаас тий энэ хүн ирээд аваад За. Өнөөдрийн манай Янагийн нэвтрүүлгийн маань даваа гарагийн 454 дахь удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа хаваг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа. Давтлын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Эмжил радио 88.3 хүрэлтээр хүлээн авч сонсорой. Мөн нэвтрүүлгийг YouTube хуудаснаас Эмжил радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 9-р сарын 30-ны лав гарагт 455 дахь удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяр та. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна Брендийн Маала Мола шүдниё. Яа, миний хүч ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаад дээ. Доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн гэсэн 100% цэвэр ургамлын гаралтай Маала Мола гэдэг нэртэй байлээ. Бүх хүмүүс хэрэглэж болох цэцэрхэнтэй оо шинээр гарсан. Бас хөөсөн цааван гар нь миний хүч нь дуртай нарга гуугааж байгаа штеп. Шүд цооролтой хамгаалаад дээр нь бактери эсрэг үйлчилгээтэй. Манай хүсэг оогоо байнга эзэлдэг хүүхдүүдэд харин ч зүгээр юм шүү. Харилцах хугацааны дугаар 80 10 43 73 80 11 43 73 орон нутгийн дугаар 88 10 81 26. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал. Оо, варен дууссан байж тээ. Яг гой талах идэх гэж яах чинь дээ. За би аваад ирлээ. Хөөе, эн чинь шинэ варен нь штэ. Ер нь жимсний чанал гэдэг юм да хүүхдүүдтэй. Манай хөглөөний сайн дээр байнга хэрэгэлдэг. Сибирээс бидэнд илгээсэн классик Сава гэдэг жимсний чанал байгаа юм. Жимснүүд нь бүхлээрээ байдаг. Янзын шүү дээ. Хаашаа? Орос жимсний чанамлагч сайн мэдчихэж шүү. За тэгээд ишлэг багтаач хүний биед ашигтай А, Д, Е, К, Б6 биотин буюу уургалаг амин гэмүүд бэсэл төрлийн жимсний чанамлыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр дархлаасаа ажирч ядрахгүй, стресстгүй тэр бүхэл хавдар зэрэгээс урьсан зэрэглэх боломж байгаа юм шүү дээ. Ямар гоё амттай юм бэ? Жимс нь бүхлээрээ үнэхээр гоё юм аа. Дархлаа дэмждэг калина гэдэг нь бүр супер юм байна. Алиг би нэг үзье да. Сава брендийн албан ёсны түнш хөгс эрхийн оргил групп харилцаг утас 7711 87 7711 87 Янаг яах вэ? Нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ.